Сайн байцгаана өрхөмөд үзэгчтэй. Таны мэдхөх хэлээр ураатай Занга ТV-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар биднэрт Монголын түүхийг хүрнэн өгүүлж өгөхөөр судлаач Бэлгүн, судлаач Тод миний бие энд сууж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа чамчгс энэ өдрийн мэндийг хүргэе. За бид нар ер нь Монголын түүхийг цурал дугааруудыг хийж байгаа. За ингэж хийж явахдаа бас Монголын түүхийн хамгийн ээдрээтэй эсүүдээ нэг болох Дөргөн натны 5 жил Годон хаан хүүгийн талаар за энэ их хүү хоёрын зөрчилтөний талаар өмнөх дугаар дээр их сайхан өгүүлсэн. Тэ. За ялангуяа миний зүг санаж байгаа бол нөгөө дөргөний халж хайсан төшөмдүүд Годон дээр ирээд тэгээ Годон яг тэр төшөмдүүдийг өгөхгүй байгаа цаад санаа нь бол эцгийн захиастай холбоотой юм болов уу гэж ойлгоод байгаа шүү дээ. Ширмнийг хаан шинтэд суулгах захиас байсаар байтал эсвэл ээж нь төрийн ирэх аваад хит даварч байгаа энэ үзэгдэл таалагдаагүйгаас болоод ч юм уу. Тэгээ энэ дээр та нэг гоё хожирын тунгаалгаа. Тий. Ер нь бол Годон өөрөө бас энэ эцгийн гэрээсийг бол ер нь маш их дагж исэн. Өөрөө мундаг хаан хүү л дээ. Одоо түүхэнд Годон хаан хүү гэдэг. Одоо GODAN шүү. Годон тийм Годон баггүй. Годон хаан хүү гэдэг. Тэгээд хоньны Годон модон гэдэг чинь Годон сүүл гэдэг чинь тийм нэртэй биш. Годан гэдэг баггүй. Гүйн одоо доотлын дүүлтэй. Гүйг хүчүү Годан тэгээд харжир хаш гэдэг ингээд энэ хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр яахаргүй төрсөн ах нь бол гүйг ахыг хаан ширээнд уулна одоо дэмжмээр байвч ахмад хүүн واخгүй гүйг чинь. Хүчүү ахих нь хүүн одоо өөрөх нь зээдүүн гэх юм одоо. Ширүүмэн тий? Ширмүүн одоо ингээд гэрээслэгдчихэд байдаг. Тэгэхээр чин нэгэнд хааны гэрээс. Одоо өөр яах юм тэгээд. За уучлаарай. Тэгээд ширмүүн бол номондоо их сайн. Гэхдээ яагаад ч юм бэ? Насан залуу гэсэн шалтгаан тавьсан. Тийм л дээ. Ширмүүн 20 үрээгүйсэн. За бараг 20 л төгч ийсэн баг. Тэгэхээр нөгөө ах нар нь бараг ер нь хиттэй байх уу? Бараг ер нь 40 идтэл байгаа шүү дээ. 41 байгаа. Нөгөө талаараа бас хааны бөгөөд төрийн насанд бол хүрсгэсэн хүмүүс. Тэгээ би нэг дугаар дээр хэлжсэн шүү дээ. 40 хүрээгүй байж бити төр төрлөө ороод бай гэдэг. Их хааны бүр зарлиг байгаа. 40 хүрээгүй нэг доод төшмөдийн туслах болохоос цээрлгээд. Хэд залуу ингэж төрлөө орж болохгүй гэдэг ингээд. Ширмүүн бол мэдээж хэрэг насан залуу. Гэхдээ хаан болтлоо дахиад 20 хэдэн жил хүлээлттэй биш. Чи хааны бэлтгэгдэжсэн. Тухайн үеийн хааны хүүхдүүд чинь бэлтгэгдэн штэ. Өгөөдөө хааны гинт тэгж тэнгэр тайлна гэж хэм итгэвдээ. Ийм болохоор зэрэг Годон төрийн одоо энэ төшмөдүүдийг хамгаалж цэргүүттэй байлцсан. Заавал авчир гэж хэлсэн цэргүүттэй байлтсан шүү дээ. Ингээд Годонд хурж ирж хаяагийн түшиж бөөрөнд нь алдсан Монголын төрийн төшмөдүүд. Годонд бол анхаар бас та одоо ихийнхээ эсрэг явчлаа. Та биднээс болж байдал одоо бүр хэцүүдсэн гэж. Тэгэхэд Годон хэлжсэн. Та нар бол Монгол төрийн төшмөдүүд. Та нар шиг мэрэгэн төшмөдүүдийг хамгаалах нь төрд хэрэгтэй. Тийм болохоор би та нарыг хамгаалсан. Та нар бол миний өвөг эцгийн болон төрсөн эцгийн итгэмжсэн мэрэгэн сайдууд. Хэдийгээр Махмуд Ялавич та Хорезм хүнчгсэн. Миний өвөг эцэг таныг Хорезмын шаах руу илчээр явуулж яхад та Хорезмын шаахад албаар буруу мэдээ өгч итгэлийг нь сулруулж ирсэн. Олон жилийн өмнө Хорезмын шаах руу Чингис хаан Махмуд Ялавичийг илчээр явуулахад чи адилхан Хорезм хүн байж яагаад энэ Монголын Чингис хаан зүтгэхэд байгаа юм бэ гэж асуухад Чингис хаан яс үндэс гарал ухсаа шашин шүтлэг үл харгалзан хүн болгон ижил их ширхтэй байдаг юм аа.
Чингис хааны Монгол улсад цэрэг иргэний ардчилсан хууль үйлчилдэг. Тийм учраас би Монголын хаан зүтгэж байгаа. Чингисийн зэрэг олно уу? Цөөхөн. Таны их цэргийн хажууд ганц гэрийн утаа гарч байгаатай л адилхан гэж хэлж ирсэн. Тэгэхэд нөгөө хоройзмын шах чинь түүл одоо тий цайстай нэрэ ста гайлуу юу хүн байсан л гэж ботсон юм шиг. Яг бас нэг ийм Махмуд Ялавичиг ингэж явуулж исэн. Энэ хүн бол Монгол төрийн маш том түшмэд. Нөгөөх нь Чингаа Чинсан уйгур хүн. Бас л их том одоо бичгийн, эрдмийн их олон зүйлийг хийж исэн хүн л дээ. Бараг Тата Тунгагийн ер нь ууган шавьж байсан гэж бас зарим түүхэн ном дээр бас гарч ирсэн байна. Тийм ч үгүй ч энэ бол уйгур хүн. Их бичгийн хүн л дээ. Энэ тэр цаг үеийн Монголд бас өндөр албан тушаал хашдаг байсан хүмүүс нь бас Тата Тунгагийн шавнаар их олон байсан юм шиг байгаа. Их хаан эрдэм номыг нь үнэлж их төр зүтгүүлдэг байсан. Тэрнээс ши өнөөгийнх шиг одоо Монголын төрд сууж байгаа хүнийг нэг дээшээгээ 7-оос 9 үеэр нь харж аймаар ингээд нэг жинхэнэ цэвэр цусны тийм ээ халах хүн цэвэр Монгол хэр энэ эрлий цорлий зууд эх орныг баллаа гэдэг ингээд өнөөдрийнх шиг ийм юм байгаагүй. Эрдэм номтой бол харь хүн байсан ч гэсэн их хаан итгэлийг нь олсон бол тэгэл одоо төрийн түвшмэд болгож исэн. Их хаан өөрөө хэлжсэн уус үндэстнийг эзлэхэд эхлээд хүнийг эзлэнэ. Хүнийг эзлэхэд хүний сэтгэлийг л эзлэх ёстой. Хүний сэтгэл эзлэгдсэн цагт би энэ хаа олдох юм бэ гэж их хааны үг гэдэг шүү дээ. Тэр хэдийгээр харь хүн ч гэсэн өөр улсын хүн ч гэсэн яаж ийн эрдэм номыг нь хүндлээд төрдөө зүтгүүлж исэн. Тата Тунгаа байна, уйгур бичгийн хүн байна. Ялууч цаа байна. Китаан хүн шүү дээ. Китаан үндэстэн хүн. Махмуд Ялавич хорезм үндэстэн хүн гэд одоо ингээл ерөөсөө их олон үндэстнийг л багтааж эрдэм номтойг нь шилж төрөө төшүүлж исэн. Ийм л бодлоготой байсан. Төрийг ингэж удирддаг юм аа. Хүний эрдэм номыг үнэлдэг болохоос ш гарал угсаа цус бүлэгнэл ийүүлээ бүлгийн цус мос ямар цус шинжилгээгээр нь удирддаггүй. Төрийн төлөө гэсэн, улсын төлөө гэсэн ард түмний ард түмнээ гэсэн сэтгэлтэй ийм хүмүүс гарал угсаа ямар хамаа байна. Зүтгэсэн л бол зүтгэж л байсан. Нарийн ярих юм бол алтан улсын томоохон түшмдүүд хүртэл зүтгэж исэн. Ялууч цаа чинь өөрөө алтан улсын түшмэд байж байгаад их хаанд олсогдож ирээд Монгол төрийн төлөө зүтгэсэн хүн шүү дээ. Ч юм уу алтан улсын дайсны түшмэд байсан биз дээ. Цаазалцснаа чамааг. Юу хүн байсан? Энэ мөг цаазал маазал тийм юм байгаагүй шүү дээ. Та алтан улсаа зүтгэжсэн. Алтан улсыг би өөртөө нэгтгэхэд авлаа. Миний байгуулсан Монгол улс та зүтгэх үү? Та бол удам судраараа бичгийн хүн байна гэд. Чингис хаан ч өөрөө ингэж одоо яаж яасан шүү дээ. Өөрж авчирч яасан гэх үү. Их хааны бодлого бол ийм байсан. Хүний эрдэм номыг л үнэлдэг. Годон эзэнтэй. Биднийг та өөр дээрээ ингэж аварснаа бид үнэхээр тань талархаж байгаа боловч таны их одоо таны эсрэг юм болно доо. Зүгээрээ уул нь хаан таныг гэрээсэлсэн болвол таач бол нэх эр зөрөгтэй ухаалаг хан хүлдэ. Надад бити санаа зовоод бай. Над шиг хан хүүд гарч ирж л таараа. Төрж л байдаг. Бэлтгэгдэж л байдаг. Гарч ирж л байдаг. Харин та нар шиг төр өдөрдөх мэрэгэн цэцэн түшмдүүд маш ховор байдаг. Нэгийг нь алтхад дэндүү их хайран гарц гардаг юм. Тиймээс өнөөдөр та бүхэн миний ивэлд байжээ. Би байгаа цагт санаа зовлтго. Годон эзэнтэй илчирлээ. Оруул. Хаан хүү годон таны дүү харж ир. Бас шинкүр нар ирж байна. Оруулаадах. Ахта амар амгална. Тийм байна. Сая та ээжийн зэргүүтээ байлтчих уу? Үгүй ээ. Би ээжийнхаа зэргүүтээ байлдаагүй. Та нар хэрвээ сайн ухаж бодох юм бол
Тэр муу Фатима шулмын цэргүүдтэй л байлцсан. Монгол цэрэг энэ Фатимагийн үгэнд ч орж явах ч гэжтэй. Харин бид хоёрыг дуудуулсан шалтгаан хоёр надтай хамт уу? Гүйг ах ямар бодолтой байгааг нь мэддэхгүй ч гэсэн. Би бол тантай хамт байна. Сайн байна харж ир. Шинкүр би ч гэсэн таны талд орноо. Шинкүр би чамдны чухал даалгавар өгнө. Чи их инисийн цаашаа явна. Өөрийнхөө албад харьяатаа ч гэсэн авна. Та намайг өөрөөсөө хотлуулж байгаа маха. Үгүй ээ. Чамд дагалдагч цэрэг харьяат алба хамгаалах хүмүүс хэрэгтэй байж таараа. Батахад очиж мэдээ өг. Энд юм болохоо байх нь гэж. Бидний ээж мөн л дөө. Гэхдээ тэр эрх мэдэлд шунсан хатан болчиход байна. Тэр хүний биед хоёр хүн орсон. Нэг нь эрх мэдлийн төлөө бүхнийг хийх, эрх мэдлээ аваад эрх мэдлээ далайлхан бүгдийг дураараа хийх, эрх мэдэлтэй гадан нөгөөх нь бидний гэсэн ээж. Одоо тэр хатны дүрээр бидэнтэй уулзж байгаа. Бидэнтэй харьцаж байна. Тийм болохоор энд та бүгд өртөж магадгүй гэж би имэж байна. Аха та өөрөө танд би хажууд чинь шадралаа туслаад хэрэггүй. Ялангуяа Шинкүр. Чи яв? Чи битээр сүн ус руу дайрж исэн баха. Тийм ээ. Харжир арын албыг дамжуулж исэн. Тийм. Харжир надтай үлднэ. Харин ижил мөрөнд рүү оч. Батахад очичээл. Таныг ингэж хэлэхэд гүйг ах тургууцсан та. Гүйг ах ээж яажуд байгаа. Ээжийн бодолд хэтэрхий автаа биз. Тийм болохоор төрсөн ах маань хаан болъё гэсэн бодолтойч байж магадгүй. Агуу их эцэг далаа хаан ахыг гэрээслээгүй шүд. Хаан хүүд Монгол оронд олон байгаа ч гэсэн ямар ч л байсан. Хэлсэн хүн нь бидний ах биш. Шинкүр ямаа сайн бэлдээд яв. Ойлголоо хаа. Батахад очиж мэдээ өгөөрэй. За инхүү. Шинкүрийг явуулсан. Харжирыг хажуудаа үлдээлээ. Харжир. Хоёлаа хөхнөр төвдийг анхаарал мэдлэлтэй маш сайн байлгаж байна. Сүн ус руу яг энэ өндөрлөг чухал стратегийг эзэлж авч ээж л орохгүй бол болохгүй байна. Төвдөөс татвар татж байгаа татвар одоогоор хангалттай өрөлцөж байна л да. Тийм болохоор сүн усын цэрэг дэндүү олон байна. Гэхдээ л сүн ус руу ороход энэ л бидэнд чухал газар. Хөхнөр төвд бидэнд чухал газар байна. Чи надтай хамтраарай. Ойлголоо хаа. За байц. Батахт энд хол байдаг. Мөнхтэй холбоо барьж бас чадахгүй. Тэд нэр хаан байгааг мэдгүй харж ир. Зүүн Монголд байгаа. Монголын зүүн хэсэг. Хаагур. Тэд нэр далаа их нураас цаашаа байгаа. Тэнд чинь тулуу авгахын гэрээсэлсэн газар шүү дээ. Би энэ чи ганцаардаад байна. За яах, энэ байдлыг л би өөртөө түшс болгоод байж. Годон эзэнтэй. Илч орж ирлээ. Оруул. Годон хаан хүү. Амар амгалан байна уу? Тийм ээ. Жижиг хингээч юу? Би та намайг хэрвээ бага насныг мань санаж байгаа бол таних л бах. Би цагааны хүү байна. Яасан том болоо? Хажууд суу. За. Ямар хэрэгээр явна? Таныг Фатимата тэрсэлцсэн гэж сонссон. Тэгсэн. Харин манай цагааны монголчууд таны талд орж байгаа.
Таныг шууд дэмжиж байгаа шүү. Наадах чинь баяртай мэд байх юм. Ойлголоо. Би ивэл давч. Чингис хааны өрөмөл хүү, цагаан хан хүү. Одоогийн Хөхнөр хэсэгт газрантгийг захирж байсан цагаан хаан хүү насарсны дараа түүний харьяат албатуудыг цагаан монголчууд хэмээн түүхэнд бичсэн байна. Одоогийн хятадууд энэ үндэстнүүдийг монгор ир үсгээр сүүлийн илийг ирээр солисон. Монгор үндэстнүүд монгорууд гэж нэрлэж байгаа. Хөхнөрийн Монгол буюу Дээд Монголын нутгаар одоо нутаглан амьдарч байгаа. Бүгд найрамд хятад улсын одоо засаг зэрэгэнд л байгаа л да. Тухайн үеийн Хөхнөр гэдэг чинь одоогийн юу шүү дээ. Хөхнөр ч одоо Цинхаа муж штэ. Хятадууд гэдэг чинь арай болоогүй байна. Цагаан эрмээс цааших. Би одоо цагаан эрмээс хооших газар нутган дээр л болоод байгаа юм яриад байгаа штэ. Харин шар мөрөн дээр цагаан эрмийг гаталт аваад эзэлсэн байгаа штэ. Алтан улсыг эзэлчихэд байгаа. Одоо Хөхмөрөн дээр л байгаа. Харж ир. Чи бид хоёр энчээ бихч гэж ядаж байхад сүн улсын цэргүүд Хөхмөрний хойд хэсгээр нөлөөлөө тогтоох гэж оролдоод шиг байна. Яагаад нэгдсэн хаан гарахгүй байна? Ширмүний яагаад болохгүй юм бол? Энд би бүр гайхаад байна. Ширмүний талаар мэдээлэл байна уу? Түүнийг тусгай 20 маягтай ч юм шиг хаашаач гарахгүй байгаа ч юм шиг нэг тийм цөллөгөнд байгаа ч юм шиг байлгаад байгаа. Ээж Ширмүний яагаад хадгалаад байгааг нь би ойлгохгүй байна. Энэ нэг л юм биш боллоо шүү. Юу ч гэсэн бэлэн бай. Ойлголоо. Годон эзэнтэй. Монголын тал нутаг. Хар орон мот. Хан хүү гүйгийн өргөө. Би ер нь бол баруун зүгт байлдаж байхад чамд их итгэж явж чи надад бас их итгэл үзүүлсэн биз дээ. Тийм ээ. Чи миний итгэлт жанжны нэг байсан биз? Илжигтэй. Тийм ээ. Гүйг эзэнтэй. Чи над яг юу зөвлөмөр байна? Та хаан болвол дээр. Би тэгтээ нэрлэгдээгүй шүү дээ. Тэгсэн ч гэсэн та ахмадгүй шүү дээ. Тэгээд яах юм? Батыг авчиж хаан болох гээ юу? Бат хаан болох юм бол та хоёр ямар байр суурьтай байдгаа мэдж байгаа биз дээ. Эзэнтэй минь эрх биш таны талаар ботсон байлгүй. Тэгсэн. Бат хаан болно гэдэг бол их аюул. Тэгээд ч толгойн тэднийг далдуур дэмжиж байгаа сураг байж болох юм. Толгойн долбоо авбуу аваагүй. Би удаан бодлоо. Ер нь би хаан болъё. Ширмүний яах юм бэ? Тэгж байгаад болно үз. Одоо байгаа нөхцөл дээр л тохирж явах хэрэгтэй. Ээж яагаад одоо болтол? Хаан эцэг тэнгэрт халиад 2 жил өнгөрчөөд багт. Яагаад шинэ хаан гарахгүй байгааг нь би гайхаад байсан. Надтай уулзахдаа чамд хадгалсан л гэж хэлжлээ. Зүгөө та хаан болсон дээр. Та хаан болвол маш сайн. Би чамд нэг зөвлөгөө өгье. Эсвэл нэг гуйлт байна. Намайг хаан болохыг зөвшөөрсөн гэж ээжд хэлээрэй. Бас чи ээжд очиж тусал. Ойлголоо. Харин та их хаан болох юм бол та миний нэг хүслийг биелүүлэх үү? Ямар? Би Монголын эзэнт гүрний баруун хязгаарыг түүхнүүлсэн тэргүүн жанжин болмоор. Эхлээд миний гуйлтыг биелүүл. Дараад нь байж юу чи юу гэдгийг би шийднэ. Одоо явж бол. Мэдлээ. Хаан хүү. За. Гүйг өөрийнхөө туслах илжигдээ жанжинд. Ийм тушаал өгсөн. За энэ бол хаан болохтой юм. Би бэлэн боллоо. Хүлэн зөвшөөрч байгаа шүү тий. Чадах юм байна ер нь. Гэтэ өмнө бас ярьжсэн энэ дөрвөн хатан гүйгийг хаан болохгүй байгаа шалтгаан нь бол бэлдээд байгаа гэдэг байгаа тий. Улс төрийн өрсөлдөгчд, эсрэг үзэгчд
гарч ирэх одоо өрсөлдөлөөс замын цэвэрлж байгаа гэдэг тий. Дөргөн хадны өргөө. Хадан та яасан Фатима таны хүүгийн туслах тантай уулзъя гэж оруулаадах. Дөргөн хата. Та амар амгална уу? Амар амгалаа. Чи чинь хин гэж юу? Би таны хүүгийн туслах байна. Илжигдэж анжин. Таны хүү үг дайж явууллаа. Миний хүү тэгээд юу гэв? Таны хүү хаан болоход бэлэн болж гинэ гэж хэлсэн. Ингэж нэг сайхан үг сонсох гэж. Өөр намайг тань зүтэх гэж хэлсэн. Та надад ямар тушаал буулгах вэ? Би энэ тушаалыг ямар ч тушаал биелүүлс одоо буулгасан би биелүүлэх болно. Сайн байна. Саяхан хүү годонго яах болоо гэж ботход бидний явуулсан цэргийг бот нэрхсэн байлээ. Та тэгээд намайг цайдмын хөндий рүү явуулах гэж байгаа юм уу? Үгүй ээ. Годон хүү маань ч яах вэ? Одоогоор их хэрэгэлзээтэй болчиход байгаа. Хүүгээ би ойлгож байна. Яван дахыг эгүүлийн зөвшөөрнө гэсэн. Нэг номерын хэцүү даалгаврыг би чамд өгнө. Чи Фатиматай нийлнэ. Ойлголоо. Фатима өөрийнхөө туслахуудтай. Тэр туслахууд нь Фатимад үнж гэдгийг харуулсан. Харин чам туслахууд би юу? Тэр чинь надад хэр үнж вэ? Миний туслахууд би танд үнж шиг бас л танд үнж байх болно. Их сайн байна. Миний өгөх даалгавар. Чи цэргэл. Одоо ойн иргэд рүү оч. Чичээхэн бих хатныг устгах. Бас Онгууд аймаг руу оч. Алаг бих хатныг устгах. Харлууг руу оч. Төлөөн хатныг устгах. Ойгор руу оч. Алгатун бих хатныг устгах. Одоо Чингис хааны охтуудыг устгах цаг нь болсон. Ойлголоо. Хадан та. Бэлдэх цаг өгнө үү? Бэлд. Хизээ бэлэн болно. Тэр цагт надаас зөвшөөрөл авч хөдлөөрэй. Тэгье хатан та. За чичээхэн бих алагтун бих гэдэг бол Чингис хааны охтууд маш юм нэр хүндтэй бай газартаа асар их хүндэл хүлээсэн хүмүүс байсан гэдэг тийм түүхэн дээр байсан тийм. За энэ Чингис хааны охтуудын асуудлыг одоо шийдэх цаг болсон байна. Дөргөн хатан бол шууд ингэж шийдэж. Одоо ч үйл ажиллагаанд орхон тодорхой боллоо. Монголын тал нутаг. Одоогийн хөлн нуураас цаахна. Тулуугийн гэр бүл. Сорхогт натны өргөө. За байц. Энэ дөргөн хатан ч одоо бүх их хат руу одоо халдах цаг нь ч болж гин гэж бодож байгаа л та. Хэсэг чимээгүй байна. Энэ чимээгүй байгаа л аюултай. Яаралтай отчхонтой уулзсан юм билүү. Гэхдээ отчхон бас л омглон шүү дээ. Намайг лав дэмжих л баг. Ямар ч лээсэн. Баттай яаж холбогдох вэ? Бат Сүбэд хоёр дэндүү хол байна. Цагаат агийнхан ч гэсэн бас замын хайгаа зогсчод байх юм. Тиймээс их авга руу яв. Отчхон руу хүн явал. Тэгээд тэргүүн отчхон руу бас явуулаарай. Ойлголоо. Хадан та. Юмыг яаж мэдэх вэ? Цэрэг цугаа бэлэн байдалд оруулаарай. Одоо байдал биш болсон. Цагаат агийнхан одоогийн Туркменистан, ингээд Афганистан, тэгээд энэ Кыргызстан, Тажикстан хавийн газар нутгийг захирч байгаа. Цагаат агийн хаттууд. Тэд нар чинь дөргөнийг дэмжиж болохоор тэр хаваа захираад ингээд үлдсэн. Цагаат агийн хоёр хатны зөвлөгөөнөөр. Бас л тэр хоёр хатан чинь бас 90 нөхрөө алдсан хоёр байгаа шүү дээ. Гэхдээ харьяа талб дэрэгтэй.
ямар нэг юм болох юм бол дөрөгний төлөө зүтгэнэ гэд тэр хоёр одоо тохирчод байгаа. Тэгэхээр дөрөг нь бас цагаадагийн ноёдуудыг өөрийнхөө талд оруулсан байна. Дөрөгний бодлого бусад ноёдуудыг бас хээл хахуул авилга албан тушаалаар их одоо өөртөө татчих бэлгэсэл дээр их татж байгаа. Энэ бол айхтраалсан бодлого байлаа. Хэрлэн голын хүү тэргүүн отчихны өргөө намайг явууллаа. Сорхот натны явууллаа. Ороор. Бердүү маань чамайг явуулсан. Тэгсэн. Таныг бүх юм буруугаар эргүүл тус болох уу гэж асууж байлаа. Би хаан хас шийтгэл аваад олон жилийн өмнө төрийн хэрэгт оролцоо байсан шүү дээ. Гэхдээ та тэргүүн отчихсон шүү дээ. Та бол тэргүүн авах. Ямар нэг юм болох юм бол өчүүхэн намайг тоож байгааг бодоход сорогтод дэндүү их шарах, дэндүү их яарч, дэндүү их шаналж, дэндүү их санаагаар зовж байгаа л та. Намайг ч хүртэл бас л татъя гэж бодож байгаа л та. Миний нас дээр гарсан. Гэхдээ төрийн хэрэгээс би холдоод удаж байгаа. Тийм учраас би өөрийнхөө албат хариатуудаас зэрэг дагуулan буруу зүйл юм буруугаар ирэх юм бол сорогтныг дэмжнэ гэж миний бэрдүүд очиж хэлээрэй. Ойлголоо. Билгүүтээ авгаа. За. Билгүүтээ дээр очиж. Билгүүтээ Тэмүүг хоёр бол амьд байгаа. Гэхдээ нас өндөр гарсан. Тэмүүгээ ч одоо барыг 80 гараа авцсан байгаа. Билгүүтээ ч бас их өндөр наслсан байгаа. Одоо эдгээр чинь бас ер нь их өндөр настай байгаа шүү дээ. Яагаад ч юм бэ би ингэ бодоод энэ Монголын энэ үг дээдс маань яагаад бас их урт наслж юм? Хийсэн, хэлсэн, бүтээсэн бүхэн нь биелэж амар тайван, амар жимэр амьдарч исэн болохоор стресс байгаагүй юм болов. Эсвэл зүгээр тухайн үеийн монголчууд ер нь урт насалдаг байв уу? Шихийн удаг одоо болтол төрийн заргач хിവэрэ байгаа. Шавнараа бэлдээд ч явж байгаа. Шихийн удаг бол одоо өстой хангалттай жаргараад явж байгаа. Ер нь бол түүхэнд. Ер нь яагаад ч юм бэ урт наслсан. Тэгээ зүгээр хоёлаа ингэж бодъё. 1162 онд төрсэн их хаан маань 66 наснда тэнгэр талсан шүү дээ. Тэгтээ нууц товчооны тооллогоор шүү. Гэтэл дэлхийн түүхийн тоолохоор 1158 он төрсэн гэвэл 58-аас бодъё л доо. 1158 он төрөөд 1228 он тэнгэр талсан гэж бичсэн байгаа. Ингүүл 66 байтугай наслна. Тийм байна. Гэтэл ертөнцийн түүхэн дээр 1155 онд тал нутагт мэндэлсэн гэж бичсэн байгаа. Тэгэхээр 1155 оноос 1228 он хүртэл тоолох юм бол манай их хаан мөн ч урт наслжээ. Тийм. Яагаад ч юм бэ? Би зүгээр бодсон энэ үеийн монголчуудын маань би бодсон цэвэр агаар стресс байхгүй идэж ууж байгаа юм ч гэдэг юм уу? Байнга одоо дайн байлдаа хөдөлгөөнтэй байсан даа ч гэдэг юм уу? Би одоо зүгээр ийм зүгээр таамаг тавьж байгаа шүү. Яагаад ч юм бэ бас тэгтээ их урт наслж ирсэн. Харин энэ үед нэг сонирхолтой юм. Билгүүтэй бол байж байгаа. Гэхдээ татарын иргэнийг ам алдцснаас болж билгүүтэйг төрийн иргээс хасцсан. Гадаах хэргийг зогсуулж гэсэн. Олон жил бүх насаараа гадаах хэргийг зогсуулж ирсэн. Тийм болохоор төрөөс холдсон гэдгээ өөрөө хэлж байна. Гэхдээ ямар нэг юм болох юм бол би цэргээрээ сорготны дэмжнэ гэдгийг билгүүтэй бол. Одоо шууд өөрөө хэлчихлээ. За яг иймэрхүү асуудал одоо ингээд болж эхэлж байна. Тал нутагт ийм амир хуйлдаан болж байлаа. Европын газар нутаг. Бургундийн Ван тулсын нийслэл Ян хот. Татарууд дахиж ирэх үү, ирэхгүй юу гэдэг тал дээр одоо бид нар ярилцж байна. Татарууд гинт ирсэн шигээ гинт явчлаа. Одоо тэд ирэх болов. Ариун Ромын хаан Фредрих ямар бодолтойгоог сайн мэдэхгүй байна. Гэхдээ агуул үе. Та өөрөө би сонссоо. Одоогийн Болгарын хаан тулс дээр мөн Бохемийн хаан тулс дээр татарын тамаач ирэх сураг байлаа. Тэр нь юу юм бэ? Тэр газар нутгийг хянаа гэсэн үг. Яванда хангаар Польшид ч бас ирэх байх. Мажар Польшийн газар нутаг болон одоо Мажар Леохын газар нутаг дээр тамаачууд нь хүрээд ирэх юм бол бид нэр аимшигтай хүчрхэг дайсантай хэлнэ гэсэн үг. Тийм учраас
Би өнөөдөр Лион хотод ирсэн шалтгаан, Парис хотыг их нийслэлээс гараад өнөөдөр ирсэн шалтгаан, цаашдын бид нар Европыг яаж авч явах талаар ярилцах гэж ирлээ. Арагоны хаан Альфонс ямар бодолтой байна? Би Сицилийн юун дээр одоо Арагон тэгээд нөгөөх нь Кастил байгаа. Одоогийн Спан гэсэн үг. Спаний хойд хэсгүүд л баггүй. Би Кастилийн хаантай нийлж мөн Сицилиудтай холбоо барих гэж оролцсон. Харин Кастилийн хаан болон Португалийн хаантай нийлсэн. Кастилийн хаан Педро надтай шууд санал нийлсэн. Португалийн хаан Гиген Хуан ч гэсэн надтай санал нийлсэн. Тийм болохоор зэрэг бид нар дундаа Марави очрыг олчоод байна. Марав аль тал нь мэддэхгүй бодлогоо барьж чадахгүй байсан болохоор Маравыг хуваагаад Кастил бид нар хуваагаа захирчлаа. Харин биднээсийн явуулгаар Аль Махад Аль Маравын хаант улсын бидний өмнө зүгт байгаа Иберийн хойг дээр байгаа энэ газар дээр Кордовууд төр иргэд гараад ирсэн. Яванда Кордовуудын учрыг олох байх. Тэрний цаана бид Гибралтарыг давсны дараа Аль Махад Аль Маравтаа бас л тооцоо бодно. Арагоны Альфонс, би татарын тухай ярьж байна. Гэтэл та арабуудын тухай яриад байна. Тэд нар бас наашаа ирж магадгүй шүү дээ. Та нарын газар нутаг дээр ирээг болохоор та нар өнөөдөр зовлонгийн мэдрэхгүй байж болно. Бидний газар нутаг дээр ирсэн болохоор бид зовлонгийн яс махаараа мэдэрсэн юм шүү. Ямар ч байсан одоо энэ Кордовчууд төр ирэхчэд гаргаад байна. Яванда Кордовуудыг бид нар өөрийн мэдэлд оруулах байх. Тэгээд ч Аль Махад Аль Маравууд сулгарч байна. Цаашаа хуагдах байх гэж би найдаж байна. Харин татаарууд ерөөсөө сулрахгүй. Тэгтээ би суларч ийн гэж бодож байгаа. Яагаад одоо болтол тэд нар наашаа ирэхгүй байгаа юм бэ? Тэд нар дахиж ирүүл ирэн шүү дээ. Гэхдээ хизээл бол хизээ юм шиг байна. Тэгэхээр эрхэм Альфонс та ямар бодолтой байна? Ромын пап 9-р Григори байр суурь тавьж өгье гэж саналаараа хэлсэн. Тийм болохоор миний санал бол Ромын дараагийн шинэ папыг сонгох хэрэгтэй байна. Эрхэм ноёд юу гэж бодож байна? Энд ариун Ром оролцохгүй байж болно. Тэр тэргүй тэд нар чинь католикуд биш. Тэгээд ч Хонхенштафны Фридрих дэндүү муухай ааштай гэдгийг та нар мэдчихэл байгаа. Миний тавьж байгаа гол зорилго Ромын папыг, шинэ папыг сонгох хэрэгтэй. Англиас мэдээ байна уу? Палангетийн 2-р Хенрих хилээ хаачихсан. Ламашин хоолоодор одоо болтол сонгосон байж л байна. Тэр одоо болтол татарчууд яваад өгчихсэн ч гэсэн буцчилж магадгүй гэж айгаад байгаа бол та. Тэр хулчхрыг одоо ч яах вэ? Цөмөрөө энэ ч тэгвэл уучраа олчих. Энд Бургунди мант улсын нийслэл Лион хотод бид нар хуралдан цугларсан шалтгаан. Хамгийн дөрөвд шинэ папыг сонгох хэрэгтэй байна. Дэвшигч юм байх уу? Мэдээж зэрэг тоо 9-оор 4-8 хүн байдаг. Саналаа гаргачихъя. 1243 оны 100. 4-р Иннокент Ромын шинэ папаар сонгогдчихэ. Пап таныг баяр хүргэе. Агуу их Бурхны үлсийг түгээж өөрийн Бурхны үнэт шавнараа өргөлж ивэж ариун шашнаа хамгаална гэдэгт итгэлтэй байна. Тиймээс 4-р Иннокент таныг ариун Петрийн ширээнд, гиген ширээнд залруулж байна. 4-р Иннокент пап галаасдаг баг. Ингэж галаасааж байгаа шүү дээ. Папа, шинэ папа сонгож байна. 4-р Иннокент 1243 оны 100 сонгогдлоо. Ариун Петрийн ширээнд ингэж заларсан энэ шинэ пап бол маш овчин, тун залрахаг. Тэгээд бас их холын хараатай. Улс төрийн маш мундаг бодлоготон байлаа. Францискийн ба Доминиканы ёсны дэг суурийг тавьсан сүм хийдийн нөлөөг, хүч нөлөөг бас сэргээнэ гэдгээ амласан байна. Ийхүү 4-р Иннокент одоо суудалтаа заларлаа. Уул нь Ватиканд биш. Лион сонгогдож байгаа. Ватиканд бол юу болж байгааг бүгд мэдж байгаа. За. Одоо та ямар бодолтой байна? Би бүх номлогчдыг нэгдээсэ гэж хүсэж байна. Эцэгхүү ариун сүнсний нэрийн өмнөөс их Бурхны ивэлдор шинэ папийнхаа зарилгыг сонсож бүх номлогчид нэгдэх тун
Ийхүү 4-р Иннокентийн тушаалаар бүх номлогчид нэгдлээ. Бүх одоо католик шашны салбар номлогчид хоорондоо нэгдсэн байна. Надад нэг шалтгаан байгаа. Тэр нь Ариун Ромын хаанаас эргээд Ватиканд суух. Ватиканд Ариун Ромын хаан түүний хүү Конрад байгаа. Хонхштафны 2 дугаар Фридрих өөрийнхөө хүүгээ тавьсан байна. Тийм учраас би Ватиканд нэгэн цагт очихын тулд Ариун Ромтой харилцах хэрэгтэй болох гэдэг. Тийм болохоор зэрэг өнөөгийн Европод бидний амьдарч байгаад хамгийн 2 том гол асуудал, гол аюул тулгарсан байна. Тийм болохоор зэрэг нэгдүгээрт нь Фридрихийн дайсагнал. Евангелийн шашныг шүтдэг. Евангелийн урсгалыг шүтдэг. Гангштафны 2 дугаар Фридрих маш хэцүү чон. Энэ бол бидэнд нэг номер тулгарчаад байгаа асуудал юм. Тийм болохоор Фридрихийг ертөнцийн гайхамшиг гэдгийг нь мэднэ. Фридрихийг өндөр боловсралтай, маш холыг хардаг, уран ухаантай хаан гэдгийг ч мэднэ. Загал маатны дайнд хүртэл оролцож гавьяа байгуулж явж ирснийг ч гэсэн бүгд мэднэ. Гэхдээ Фридрихтэй дипломат харилцаагаар бид нар уулзах хэрэгтэй байна. Хоёр дахь том аюул. Энэ бол татарын аюул. Татарын аюул дахин ирэх. Эс эрхийг мэдэхгүй байна. Гэхдээ дахин ирэх магадлал өндөр байна. Яагаад би ингэж итгэлтэй хэлж байна гэвэл? Яагаад би ингэж итгэлтэйгээр хэлж байна гэвэл? Тэд нар зүүн Европод төлөөлөгчөө тавьж эхэлж байгаа юм байна. Харин Унгарын хаан 4-р байлаа насан эцэслээ дудлаа. Түүний хүү 6-р Силстайн төрсөн нутагтаа очиж эх орноо сэргээж байгаа. Харин Краковын эх хаан Конрад захирах гадах шиг байна. Гэхдээ энэ бол Ляхуудын дотоод асуудал. Бид нар цаашдаа энэ бүх асуудлыг ярилцах болно. Хамгийн гол зүйл энэ татарууд гэж хэм бэ? Татарууд бол яаж ч байсан Престер Жоны элч биш юм байна. Үүнийг бид нар нийтээрээ мэдэж авлаа. Престер Жоны элч биш юм бол энэ татарууд гэх чинь яг хин бэ гэдгийг би чин сэтгэлээсээ мэдхийг хүсэж байна. Энэ нь ирээдүйд миний бөгөөд та бүгдий. Нийт Европын ард түмний цаашдын амь нас ирээдүйд хамгийн чухал байх болно. Тиймээс би татар руу илч хэлгээх бодолтой байна. Татаруудын маш сайн мэдэж авах хэрэгтэй байна. Татаруудыг маш сайн судалж авах хэрэгтэй байна. Дахин ирэх үү, ирэхгүй юу? Ирвэл хаа хүртэл явахыг би үнэхээр таашгүй байна. Тийм учраас татаруудыг маш сайн судлах хэрэгтэй. Нэг номерт Ариун Ромтой харилцаагаа өөрчлөе. Хурцдагсан харилцааг зөөлрүүлье. 2 номерт татар руу илч хэлгэнэ. Тиймээс би өөрийн хамгийн ихтгэлтэй хүнийг явуулах саналтай байна. Giovanni de Polano Carpini-г дууд. Ойлголоо их пап. Giovanni del Polano Carpini Ромын папын итгэмжлэгдсэн илч, төлөөлөгч, Ватикан мөн тухайн үеийн Европт хамгийн эрдэм номтой алдартай хүмүүсийн нэг байсан юм. Ромын папын баруун гар. За Бургундийн Вант улсын нийслэлд шинэ пап сонгогдлоо. Энэ бол 4-р Иннокент. 13 дугаар зууны үеийн Европын улс төрийн хамгийн нөлөө бүхий шашны тэргүүн мяндагтан яахааргүй хүн мөнөөс юм байлаа. Никен зүүн грек. Татарууд биднэр лөө нэг дайраа дахиад нэг эзлэх боломж дээр яагаад буцсан юм бол? Мэдхгүй. Фазахид эзэнтэй. Бизантын гректэр юу болсон бэ? Бизант гэж байхгүй болсон. Тэ яасан бэ? Умард грект юу болсон юм? Баруун гректгээ тэр чигээр юу болсон юм? Над мэдэд хэлээд өгдөг хүн байна уу? Тэд нар өөрсдөө дотоодын дайнаа бүгднийг зогсоож нэгдсэн нэг эзэнт улс болно гэж шийдсэн байна. Улсдаа Рапунцелийн эзэнт улс гэж нэр өгсөн байна. Тэгээд хаан нь хэн болсон юм? Рапунцель гэдэг хүн гарч ирсэн болохоор л
Тэгээд тэд нар эзэнт гүрэн гэж өөрийгөө нэрлэдэг байгаа юм уу? Эртний Грекийн ёс заншлыг сэргээ гэж байгаа бол та. За. Тэд нар нааша мэдээ өгсөн үү? Бидэнтэй нэгдээ хамтарч татаартай нэг байлдъя гэж илчээ явуулсан. Тэдний хойд нутгаар бас л татаарууд үзэгдсэн байлээ. Тэднэр лөө бас дайрж ил байсан байлээ. Тэдний зүүн хойд нутгаар бас л татаарууд дайрж исэн байлээ. Одоо дахиад ирэх юм бол шулуухан хэлий. Бидэнд л найдана. Бид нар ч үнэн алдартнууд үстэй. Бид нар католикуудаас гордоод байгаа юм байхгүй шүү. Тэгвэл католик шашны тэргүүн саяхан шинээр сонгогдсон хэн гэсэн хүн бэ? 4-р Энокант гэж хүн байлаа. Тэр юу гэж айлцсан? Нестерианы шашинтай Бохем, Пош, Хангарыг яагаад цусны талаад живүүлэх болсон юм болоо гэж хэрэгэлдсэн. Тийм учраас тэр ариун Ромтой харилцаагаа зөөлрүүлж мөн татартаа бас илч төлөөлөгч явуулж татарын талаар мэдлэгтэй болъё гэж бодож байгаа бололтой. Наашаага ийм мэдээ ирсэн. За католикууд ийм бодолтой байж болох юм байна. Энийг би ойлголоо. Алс дорн зүгээс ямар холбоо байна? Ромын сэлжүүкүүд 1-р 2-р Кей Хосров татарын хар үл буцаад нүгөд явсны дараа өндийсэн. Тэр бол шин султан болсон. Хосров тийм ээ. Хорсов одоо Хосров Хосров гэж бичнэ. Кей Хосров. Хосров өөрөө бидэнтэй яг холбоо тогтоосон юм болоо. Энэ талаар мэдэх хүн байна уу? Хосров биднэртэй хамтарч Рапунценттэй болон манай Никентэй хамтрая гэж хэлсэн. Тэгээд Армяны зарим хаадууд бас бидэн рүү дорн зүгээс нүүжирж бидэнтэй бас хамтрая гэсэн байлээ. Армян дотроо хаваагцсан л бол та. Дадарын мэдэлд орсон учраас зуглаж ирсэн бид нар дээр үрж ирсэн. Половчуудын үлдэгдлүүд яасан бэ? Тэд нар Балгаар өмнөд Албан руу явцгаасан. Одоо буцаад явцгаагаа биз. Харин хамгийн гол нь Хосров бидэнтэй ярьдаг шалтгаан нь газар нутгаа иргэн буцааж авъя. Татарууд биднээсийн алдсан газар тус олооч гэж хэлсэн. Хэрвээ Хосровд алдсан газрыг нь тус олоод өгөх юм бол манай Никений хаант улсад тусалцаа үзүүлж бид нар цаашдаа оршин тогтоход боломж ингэж Хосровын хэлчихсэн. Хосров зөвшөөрлөө гэж хэл. Татарын баруун зүгт хэм байгаа юм бэ? Байж юу гэдэг чинь. Заац. Цэргээ бэлд. Хосровтой нийт. Рапунцентийн хаант улс руу ч бас илч явуул. Цэрэг тат гэж хэл. Бид баруун зүгт очино. Тэгээд хаа очих юм бэ? Хосров эдэрний хавцаа байгаа сурагтай. Босфорын холооноос цаашаага газар нутгийг Хосров арай татаруудтай дайтгаж байгаа юм биш үү? Үгүй ээ. Тэр татаруудтай дайтах гээгүй. Тэр татаруудад алдагдсан газраа буцааж авъя. Бидэн тус олооч л гэж хэлсэн. Энд чинь арай гэж тогтцсон байгаа татаруудыг гинт цочрол өгөөд дөргоогоод буцаад наашаага уурыг нүргээд аваад ирэх юм биш үү? Мэдх юм алга. Ямар ч байсан Хосров бидэнд туслаач гэж хэлсэн. Ойлголоо. Юу ч гэсэн Хосровтой өөрийн биеэр очиж болцъё. Бүх зэргийг бэлэн байлгаараа. Ойлголоо. Ромын сэлжүүкүүд бас л өндийж байгаа бололтой. Заах Бизант байхгүй болсноос хойш. Гэтэ Бизантын нуналт бол төр зурих байх л да. Харин Ромын сэлжүүкүүд л биднээс тусламж гоох гэж. Биднийг төвшөдөгч айлгаж ирсэн сэлжүүкчүүд одоо биднээс туслах гэж. Юмны ээлж сони юм да. Никений хаан Фазахид ингэж бодож байлаа. Одоо Хосров руу цэргээ явуулахаар болсон байна. Босфорын хоолой Идэрнегийн оролцоо. Ромын Сэлжүк одоогийн Урмени газар нутгийг хүртэл бас хамрах гэж оролдож байсан юм. Урмени хаан Андру арай гэж буцаж Трансилванда түүхнэх гэж хурж ирж гиснийг мэдсэн учраас Урменд төдийлөн анхаарал тавьсангүй. Харин одоо
татааруудад алдагдсан газар нутгаа буцааж авъя гэж шийдэж байгаа бололтой. Хосровын өргөө. Никений хаан Фазахид болон Грекийн газар нутгаар үүссэн шин Трапезундын хаанд бас бид нар таамтрыг гэсэн. Та үүгээрээ Никений хааны нэг үг байна. Арай гэж төр зөр зогсчихсан байгаа татааруудыг уурлуулад буцаагаад аваад ирэх юм биш үз гэж. Татаарууд нэгдсэн өдөрт чи одоо олт сонгоогүй байгаа. Бид нар хэдэн жил хүлээж байна? 2 жил байла. Илживтлээ хүлээлээ. Хангалттай хүлээлээ. Тиймээс одоо татааруудад алдагдсан газар нутгаа авахд бэлэн болсон. Би бас сэргээ бэлдсэн байгаа. Тиймээс байжуу жанжны баруун зүг рүү халтахад одоо бэлэн болсон байна. Надтай хамт уу? Тантай хамт гэж хэлж илээ. Тэгвэл одоо 5 дугаар сар эхэлж байна. Маш сайн зэрэг цуугаа бэлдээд, дайнд бэлдээд татааруудад алдагдсан газараа буцааж авна. Бид 3 нийлэхэд ганц чэнжин зуухтгал байлгүй. Тиймээс бид байжуугийн баруун зүг рүү товтлох болно. Дайнд бэлд. Ойлголоо эзэнтэй. Энэ тэгэхээр нөгөө европчуудын тухайн үеийн ганц асуулт нь ерөөсөө энэ байлаа шүү дээ. Татаарууд хизээ ирэх бол? Тий. Яагаад ирсэн юм бол? Бид нар яг юу хүсэж байгаа юм бол? Тий. Тэгээ саяны сэдвэр бол баг яхаар болчихоо тий. Тэгээ одоо шинэ папа сонгочоод байна. Пап одоо элчээ явуулах талаар одоо элчтэй юу гэж зөвлөх нь одоо дараагийн дугаар дээр гарах бах. Чи яарн төрүүлж ярих гэдэг. За уншицсан болохоор амнаас унших гэдэг. За зүгээр. За тийм байна. За ямар ч үс энэ удаагийн дугаар энэ хүрээд төр завсарлаа. Бидэрт Монголын төвх ингэж сайхнаар ярьж өгч байгаа судлаач бэлгүүндээ маш их баярлалаа. Тэгээ эрхэм хүнд үзэгчдээ бидний үйл ажиллагааг дэмжиж манай бичлэгэн дээр лайк болон subscribe дарахаа бити мартаарай. За ингээд энэ дугаарыг хүрээд төр завсарлаа. Дараагийн дугаараар эргэн уулзлаа. Баяртай.